За автозамыг бүтээн байгуулахад хамгийн их хүч хөдөлмөр цаг хугацаа шаарддаг хэсэг нь хучлалтын өмнөх далангийн ажил байдаг юм байна. Өндөрханаас баруун урт чиглэлийн 154 км автозамын далангийн ажлыг Arj Capital компани ерөнхийд нь энэ жил дуусгаж чадсан байна. За энэ бол Монголын зам барилгын түүхэнд байгаагүй томоохон амжилт гэж ойлгож болох юм а. За туршилтын журмаар дулааны улиралд 15 км замыг шинэ технологийн дагуу хуучсан. За энэ нь ч тодорхой үр дүнгээ өгсөн гэдгийг компани ахлах инженер хэллээ. Хуучин стандартаар тавьдаг байсан замуудаас бол зургийн өөрчлөлтөөр бол юу байгаа юм? Далангийн өргөн 8 м өргөнтэй болж өөрчлөгдсөн. Хучлалтын зузаан нь хуучин бол 5 см-аар тавигддаг байсан. Буцаад хуучин Оросын стандарт руугаа шилжиж 7 см-ийн хучлалтын зузаантайгаар болж өөрчлөгдсөн. Энүүгээр их онцлог давуу талтай зам болсон байх манай зам бол. Битум цацлагны оронд манайх шинээр имүс битумын холимог тийм шингэн цацлага хийшгэлж хэлсэн. Энэ бол одоо бас шинээр нэвтрүүлж эхэлж байгаа туршиж үзсэн тийм түрхлэг цацлага байгаа юм бол. За тодруулах юм бол өмнө нь 7 м-ийн зорчих хэсгийн өргөнийг 8 м болгосон. За 5 см-ийн замын зузааныг 7 см болгож нэмэгдүүлж чадсан байна. За энэ бол нийт 500 гаруй ажилчинтай 200 гаруй техниктэй Arj Capital компани Монголын замын салбарт гаргасан томоохон амжилт гэж ойлгож болно. За хэдийгээр хучлалын ажил бүрэн дуусаагүйч нутгийн иргэдийн хүсэлтээр зорчих хэсгийн замыг нээсэн маш их цаг хугацаа хөрөнгө санхүү хэмнэсэн хэрэг боллоо гэж Тус аймгаас сонгогдсон гарсан гишүүн зоригт хэлж байна. Бол манай үндэсний компаниуд бидний монголчууд өөрсдөө аливаа ажлыг хийхдээ бас чадварлаг болчихжээ. Ялангуяа зам тавих асуудал дээр бол үнэхээр бас болцооно болчихжээ. Аймгаас хараад хинтээ ороход бол 4-5 цогт явдаг гэсэн. Өчигдөр өглөө аймгаас хараад хинтээ ороход энэ зам дээр явсан 2 цаг явсан. За энэ жилийн тухайд Монгол Улсын засгийн газар 6 аймгийн төвийг хатуу уучлалтай авцаамаар холбох зорилт тавьсан. За цаасан дээр байгаа засгийн газрын төлөвлөгөөг бодит амьдралд хэрэгжүүлэх үндсэн үүрэг нь замын компаниудад ногдож байна. За энэ үүрэг хариуцлагыг даагаад явчих үндэсний компаниудыг төрөөс бага зэрэг дэмжиж өгөх юм бол богино хугацаанд чанартай зам тавих бүрэн боломж байгаа юм байна. Тэгээ манай компани бол ерөнхийдөө яавал зам барилгын ажлыг сезоны богино хугацаанд удирдлын чанартай ажил учраас энэ хугацаанд чанартай сайн хийх вэ гэдэг бас нэлийн ил хайгуул хийж судалж үзэж байна. Бас өөрсөнд туршлага тулгуурлаад энэний үр дүнд бол ерөнхийдөө бол бас сүүлийн үеийн богино төлөөний GPS-үүдийг авч ашиглахаас гадна мөн автогрейдер дээр долгионы GPS-тэй дэлгэцтэй төхөөрөмж авч тавьснаар замын тэгш байдал болон замын ажлын явц тул асар их сайнаар нөлөөлж байгаа. Мөн зам барилгын ажлын далангийн юм бус үед бол нэгтруулалтыг бол байнга шалгаж явдаг юм ажил байдаг. Энийг бол бас сүүлийн Америкийн багажаар биднес бараг 20 минут хийдэг ажлын ажлыг бол нэг цаг дээр бол 2 минут магтааж шалгах ийм болцоотой болсноор бол энэ зам барилгын ажил бас нэлээд хурцтай явж байгаа маа гэсэн үзэж байгаа. За ямар ч үсэн Өндөрханаас баруун урт чиглэлийн хатуу уучлалтай автозам төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтанд орно. За нэг үгээр эх оны 7 сар гэхэд ард иргэд Хинтигээс Сүхбаатар руу зорчихдоо за засмал замаар 2 цаг давхиад хүрэх боломжтой болно гэсэн үг юм а.